Амар байна уу химийн ардын сайхын ёсороо мэдчилж байна. Цэдэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Завхай аймгийн Тосон Цэнгэл сумын харьяат аймгийн арслан мөнхтөх өргөдөж оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За, хоёулаа хүүхэд насныхаа талаар яриагаа эхлүүлэх үү. За, миний хүүхэд нас Завхай аймгийн Тосон Цэнгэл суманд төрөөд тэгээ Завхай аймгийн Идэр суманд ирэхэд өссөн. Хөдөө мал дээр шахав төршсөн. Бага хүүхэд насндаа ер нь нэг тийм даруу дууга томоотой ер нь тиймэр хүүхэд байсан. Айлын бага хүүхэдтэй байсан учраас нэлээд гэр амттай. 6 дугаар анги хүртэл ер нь би тамир хичээлд бараг ороогүй. Би тамир хичээлд ороход ер нь тэгэл цагтан сууж идэг. Тиймэрхүү их даруу тал руугаа тэгээ хүүхэд байгаасаа их зураг дуртай. Барилдахаас илүү зураг сонирхдаг тийм хөлт байсан. Гэрийнхэн нь ер нь ингээд бүх болно гэд шийдвэрээ гаргаад хэлэхэд яаж хүлээж авч байсан бэ? Би чинь айлын багт дураараа учраас миний тэгэл хэлсэн болгон ер нь биелжсэн. Намайг эсэргүүцсэн байх бүгд л дэмждэг. Тэрнгээрээс бас тэрхий дураараа гэдэг учраас намайг үргэлж миний юу гэсэн дэмжижсэн. Гэтэ би нэг буруу шийдвэрүүд нэг гаргаж буруу юм зүтгэж байгааг. Тэр маань бас гэрийн хүмүүжил суртахуунтай холбоотой. Тэгэж хүн болгон хүүгээ бүх болгоно гэхэд дургуутхан байхгүй шүү дээ. Манай аав, манай ээж, манай гэр бүлийнхэн бүгд дэмждэг. Манай хамаатан садан гэхэд одоо өвөөгийнхөө одмыг залгаж яах гэдэг сум орнотгаараа л баярлдаг. Таны өвөө бол бас нутаг орондоо нэлээд нэртэй хүн байсан гэж сонссон. Өвөөгийнхөө ер нь барилдааныг үзчихэв үү? Бас сонирхолтой түүх сонсчихэв үү? Өвөөгийнхөө барилдааныг хараа үзэг бай. Манай өвөө 97 онд намайг 9 настай хадаад болчихсон. Би яг мэдээ ороод ерөөдөө нэг өвөг бол мэдтiin. Их тийм том биетэй ер нь хөрөн бор. Хүмүүс ярьж байгаагаар бол тэр ойр авийнхаа 5 сумд ер нь байнга төрүүлдэг хүчтэй тийхэд хүн байсан гэж ярьдаг. Хоёулаа тухайн үед чинь намбар зантай авш. Дэндүү зантай Идэр сумаас тэр хоёр юу байдаг, жинт байдаг. Тэгээ хөвсгөлийн мөрөнд ойлоо жиндэж ирчээд за одоо нөгөө жиндэж ирсэн хашаанууд нь ингээд бас одоогор лоочр үүссэн. Ингээд нөгөө хашааныхаа пүүсийн гадаа байсан юм байл. Тэгээ буцах яраад нөгөө хүмүүс нь чаддсан бол гээс ачаагаа болгочаа буцгээд нөгөө хоёр чинь нэг нь харооны гадаа, нэг нь хашааныхаа гадаа зогсож хагаад далайн шууд татay тэр том одоо нөгөө ноос үт юм юу гэдэг тэрийг даваа шийдэж буцаагаад хурлаа аваа босч ирсэн гэж яриа байт. Анх одоо 2006 он баха 10 жилийн сурагч байсан. Тэгээд одоо бүхэн сэргэсэнд яваад эхэлсэн. За тэгээд чөлөө төхийн одоо залуучуудын насны ангиллалд төрүүлээд за тэгээд тэр үед би чинь одоо бас одоог бол баг шархан байсан да. Тэгээд бас нэг нутаг усны хүүхэд явандаа одоо сайн барилдан энэ төр гэл ингээл бодоол тэгэл тэр үеэс одоо ах дүүгийн ийм одоо ойр сайхан харилцаатай. Тэгээд миний одоо бас энэ бүхийн бэлтгэл сургалт хийгээд хөлсөө гаргасан хамгийн одоо их хүнд цаг үе, хамгийн их бэлтгэл хийсэн бүх цаг үед надтай яг хамт байсан. За тэгээд олон сайхан дурсамжууд байгаа. Тийм. Би 6 дугаар ангийнхаа зодог шүүдийг энэ зургийг хараад өөртөө ойж ирсэн. Би чинь нөгөө хүүхэд гэрээ хардаг. Манай аав ээж хоёр ажилдаа явдаг. Манай ах ээж хоёр бас тухайн үед ингээл нөгөө аав ээж туслах гээл гэрээс гараад явна. Гэртээ ганцаараа хашаа гарч үлддэг гэсэн. Тэгээ би өөртөө анхны зодог шүүдийг ойж үзчихсэн. Одоогоор одоо нэг 5 ширээстэй тухайн үед өөрөө тэгэл хэсгэл ойж ирсэн. Тэр маань их жижигж ирсэн. Тэгээ одоо байгаа. Тэгээд хамгийн анх би саран зодог гээд
заадгийн газраас тодшууд явж ирсэн. Манай аав юм нэг байсан. Дэвтэр дээр миний аав бүр анх 2008 оны үед би нэг санааг эргүүлсэн миний аав дэвтэр дээр би хүүгээ сумын зам болж байна гэж зөөдлөлгээд нэг дэвтрийн нүүр дүрм бичсэн байсан. Манай аав ерөнхийдөө бас хүүхэд ахуйнаас аавыгаа алдаад их хүндүчээр ажиллаа. Айлын том хүмүүс л та. Тэгээ би юу ч ажил хийж модны үйлдвэрт 13 төгрөгтөөс эхэлж ажиллаад тэгээд тэрнээ шимо ер нь би нэг барилдаг гэсэн бол үеийн он жоо нэг зэргүүд байдаг штэ. Зэрэгт байсан хамт найзууд нь одоо хүртэл байдаг найзууд нэрдэг. Их тамиртай хүн байсан. Тухайн үед дарханд барилгын цэргийн ангид зааж хата хонгор суманд болсон юм цэргүүдийн баяр уу эсвэл хонгор сумын наадам уу тэнд дөрвөлээд цол үнэлэх мэлх ямар ч авцсан байсан. Тэгээд тэрийг тухайн үед зэрэгээс халагдах үеж бас сонирн байсан юм шиг байна. Гинт нэг өдөр дуудаал хөдөө аваачаал халагдах тушаалыг уншаал тэгэл аваа явцсан. Тэрнээс тэр нэг тухайн үеийн тэр нэг батламж тэр юм авч чадаагүй. Тэрнээс хойш тэр барилтаа өгөөд гэх. Найзууд нь бол үеийнхэндээ бол их сайн барилдсан гэдэг. Асинасас айни замзураа аав болох сайхан штэ. Зовлон ихээс илүү жаргал нэг штэ. Хүүхдийн нэг яриа байдаг штэ. Аавууд налим найсан дуртай байдгийг би өөр аав болол мэдлээ гэж. Тэр гоё үг штэ. Аав болол тэрийг мэдчихэж штэ. Айлах хүүхдтэй хатуу бидүүлчихгүй өөрөө хайлсан нэгдэг. Тэр гэрүүлийг жаргалтай байлгах. Тэр хүүхд чинь ирээл хүзүнээс зүгдэн. Би ч өөрөө хүүхд байхдаа байнга л ааваасаа зүгдэстэй. Аавыгаа хөдөө хонд явал ирэхэд нь очиод ингэртэн зүгдэл ээж аавыгаа явж ирэхэд нь битгий зовгаад ятраагаад хоол цайг идэлгээл. Одоо яг манай ахт бол бэлтгэл хийж явал орно хүзүүн дээр эсвэл ингэр дээр миний аав. Тэр чинь жаргал тэрнээс өөр хийнээр авчих шүү дээ. Аавынхаа нэрийг байнга дуулж чамдаа байхгүй ч гэсэн байгаа юм шиг. Нэрийг хүмүүс бол цэвэрлдэж шүү дээ. Одоо бас хүний нэрийг битгий хэлж би болонгод аавынхаа нэрийг байнга дуудуулж байна. Миний аав миний найзууд байнга байна. Анхны мэх гэвэл би одоо алдар спорт хороонд бэлтгэл хийж гэлсэн шүү дээ. Анх алдар спорт хорооны жудаа бүхийн секцэнд орно гэж ингээд зорилго тавиад гэрээсээ гараад ганцаараа цөмхөө өрөөд алдар хаашаар ороод хойдлынхын зааланд байдгийг чөлөөтийн заал жудаагийн заал хоёр нь цуг байсан юм байлээ. Тэгээд хүнээс асуугаад жудаагийн заал хаана байдгийг яг орохгүй байсан үүдэнд нэг хүн тамхитаа зогсчихсан. За хайж байгаа хүүхдээ гэдэг чинь алдар спорт хороо орж жудаа бүхийн зааланд орж бэлтгэлийг секцэнд гаргасан бэлтгэлийг чаа гэдгсэн чинь чи чөлөөт өгөхөр мэдхүү гэдэг чинь чөлөөт мэднэ гэсэн. Тэгвэл чи чөлөөтийн бэлтгэлийг өгөхөр нь тгийгээд тэгэл анх одоо анхны багштайгаа тэгэхэд тэр хүн одоогийн цогтой иргээ байдаг. Тэр багш маань гадаа зогсож байсан. Яг өдрийн бэлтгэлийн цагийн өмнө амраад хөөгдүүд өвлөгөө зогсож байсан байл. Тэгэж анх алдар спорт хороотой холбогдож анхны багштайгаа холбогдож тэндээс та миний бүх гараа эхэлсэн. Одоо хүртэл тэнд дээр л 10 гаруй жил байж энэ. Залгамж халаа нутаг орноос сайн залгамж халаа залуу хөвчүүд төрөн гараасаа тэр хөвгүүдэд тусдаг болох юмсан зөв замд оруулах юмсан бэлтгэл сургалтын зөв хийсэн тийм бодолтой байдаг та. Манай ах болохоор бүхэд их дуртай. Хөдөө хөөгд тахад дөнгөж нэг
11 2 настай хүүхэд байхад манай ах ч надад 2 ах. Тэгэхэд араажуугаар бүх сонсоод тухайн үед барилж байсан аймгийн цолтой, улсын цолтой бүх хүүхийг нутаг бас овг нэртийн цолтой мэддэг байсан. Манай ихч бас эмэгтэй хүн байж бас бүхэд дуртай. Манай ээж аав болохоор нутаг орондоо Завхан аймгийн Идэр сумын хараад нутаг орондоо бүх санжаагаад алдартай тийм хүн байсан. Тэгээд манайхан ер нь энэ хишээгийн 2 үгээс нэг нь байралтандаа гэж ярьдаг. Манай ахыг бас их байрлах байх гэж ярьдаг байсан. Завхан аймгийн Тосон цэнгэл сумын хувьд бусад ер нь сумдуудаас Завханы бусад сумдуудаас юугаараа онцлогдолтой байдаг вэ? Завхан аймгийн Тосон цэнгэл сум бол ихэнх хүмүүс Завханы Тосон цэнгэл гэхээр Танай аймгийн нийслэл Танай аймгийн төв гэж асуудаг. Манай аймагч угаасаа Эрдэнэсээ нэг дээр социализмын үеэс Тосон цэнгэл хот гээд Монгол орны бүх хүн л Тосон цэнгэл хотоор тань Тосон цэнгэлийн модны үйлдвэр Тосонгийн тэрэг хүүтэн одоо сүүлийн үед нэрд гарч байгаа нь бол одоо ардын төрийн одоо Монгол 93 наадам байна. Тэрний 3 төрийг хүртсэн ганц сум Тосон цэнгэл сум гэж яригдж байна. Тийм онцлогтой сайхан бахарх төвхтэй одоо энэ жил манай сумын 100 жил болгож байна. Ариун төвхтэй ариун их олон хүний хаж амьдрал ихэлсэн, олон хүн цугласан тийм сайхнлагтай. Таны хувьд 2008 онд яг анхныхаа цолыг авч ирсэн мөлий сумын начин цолыг. Яг анхны цолоо авч ирсэн үеийн бас мэдрэмжээсээ хуваалцвал. Анхны цол би 2008 онд чөлөө төхөөр 2 жил барилчаад 2007 онд нутаг руу явуулах гэсэн чинь ээж аваа явуулаагүй. Яа ахыг авч явна. Ахыг зүгээр зуны амралтаараа явах гэдэг шүү дээ. Би чи 2001 онд хотод орж ирсэн. Хотод орж ирээд 4-5 жил нутаг руу яваагүй бас хөөгчс бас нутгаа бодоод тэгээ явуулдаг. Тэгээ бэлтгэл хийгээд 1 жил 2 жил боллоо. Дараа жилд нь 8 боллоо. Би явж байралтна гээд явах шалтгааны хүн хайж штт. Тэгээ байралтна гээд задаг шуудыг аваад. Тэгээ анхаа очиод сумын одонд байралтаад сумын начин болоод. Тэгээ ер нь тэрнээс маш их орм авсан. Ээжийн суманд очиж байралтсан. Сумын начин болоод. Цолондоо эзэн байна гэдэг дээр бол энэ бол 2-3 талаас харж болно. Миний харж байгаа өнцгөөс бол манай багш минь үзснээр анх 10 онд сумын зам болоод ирж байгаад одоо ч яг суманд барилдаад дахиад сумын замаас дэсэл авах учраас суманд хөтлөх барилд. Дараагийн чинь залуу сумын зам болоод дараагийнхаа нь болон залуу. Одоо ч дэшээ явж барилдаг. 17 аймаг гарсан бол яг энэ юм хэлсэн. Тиймдээч би суманд нэг 10 он төрүүлчихэд ахиж сумын одноос барилдаагүй. 17 онд аймаг гарсан бол ахиж аймаг одноос барилдаагүй. Тэгээд дараагийнх нь шүү. Төхөний улсын цолтой аймгийн цолтой хүн сумын одод очиод орон зүүнд нь гарсан баахан сумын замнуудаас ахсчвал тарахгүй. Одоо нэг энэ амьдралын бас тодхон жилүүдийн нэг шүү дээ. Тэр жил чинь 17 онд аймаг гарсан цолтой одоо энэ зодог өмссөн хүн болгоны ер нь их боддог, мөрөддөг цолж үер нь дийлийнх нь улсын цолтой нэг 200-300 байна, аймгийн цолтой нэг 200-300 хүн байна. Тэгэхэд 6,000-2-3 хүн барилчаар Монгол улсад. Тэгэхэд энэ нэг 50-аас дийлэх хувийн хүсэл мөрөөдлийн цолонд хүрч гэж бас өөрөөрөө бахархах, өдөө олон жил намайг бэлдсэн багш нартаа талархах, намайг энэ цолонд хүрнэ гэж хүлээж ирсэн ихнэр гэрвэл аав ээж ах дүү нар бүх хүмүүсийн нэг итгэлийн ягаад нэг өвөөгийнхөө нэг нэрийг гаргаад аавынхаа нэрийг гаргаад нутаг орондоо нэг Завханы Тосон цэнгэлгээд сум 34 жил аймаг арлан цараг байсан. Тэрийг аваад тэрэндээ баярлж байсан. Нэг л үг хэлхий би тэхөө хийж байгаа бүх зүйлдээ л үргэлж яг л тийм л одоо хүндээ. Би дөрүүлчаад гар орж хөөхгүй ягаад гэвэл болох юм боллоо. Цаг хугацаанд ярьж энэ гэж хэлэн тэгээд тухайд бэлтгэхийн хөөгөөд найзуудаа дүүнэртээ яриад л байдаг гэсэн. Тэгээд барилдаа шөвгийн дөрүүлдээд нэг морь зар цоллоод сурынхан шагналгээд тэр оронд буудлын арга хэмжээ очоод хөвцөөд ном унтцсан. Нэг үеч дуудаад байна. Яасан гэсэн чинь шөвгийн дөрвөж бүх гарцсан нөгөө 3 богч гарцсан байж тэгээд Google ороод ирсэн чинь Өсхватер чинь л 2
чи Өсгөөтөрчин тухайд аймгийн харьцаа залтай Чинлгыг амлалцсан. Лав гэрэл сумын зоноос аймгийн харьцаа бослогдсон. Одоо улсын зам болсон байгаа. Тэр ганцаараа зогсож байна. Би лав гэрлээ тонсон юм гэсэн тэгж. Тэгэл гараад нэг удаагүй би нэг сугадаж сойлдог их бэлгэлэрийг тавцсан. Болж байна болохгүй байна гэдэг одоо аймгийн арслан байгаа нар мандах тэрэн дээр тавтаалаад. Тэгээд багшийн нэр манай багшийн хийд имхэлтэй болцоо. Тэгэл тэр мэх маань тэр наадам дээр бүгд орсон. Тэгэл лав гэрлээ давчаал туг дараал явж чинь тайлбарлагч үнэн уугаа. Аврагын нутгаас заан залтан төрлөөгөл. Яг туг дараал явж чинь тийжилж. Ингээл нэг юм агшаал явцсан. Аврагын нутгийн чинь төрүүлэх байх үү. Тэр ирчээр ирээ суусан. Тэгэл хүлээсэн нөгөө хоёр ч нэлээд удаан байрлсан гараал ирсэн. Дахиад өдөр гарсан нэг удаагүй. Тэгэл арслан болчаал төвчний хандааныг ангичаал тэгэл туг дараал явсан та. Их Монголын мөчүүд зодглоо. Их нутгийн хүчтэн төрүүлмэ. 9 цагаан тугаан тойроод ерөөд төвчнээ залбирлаа. Нутаг явна. Нилээ яв. Өвөлдөө ер нь их явахгүй. Зундаа бол нилээ тэр шүү. Наадам нутгараа гэрээр аачих хийж гараач. Гэрийнхэн нь мэдээж танаас илүү бас баярлсан мэт. Аймаг орон нутгийнх нь. Тэ манай ээж, манай ах, манай эхнэр, манай хадмаа надтай зөв наадам дээр байсан. Хүмүүс бараг надаас илүү баярлсан шүү. Тэгж хүлээж өгсөн. Угаасаа хүнийг одоо ингээд би өөрөө байрлах, эсвэл нэг хүн авч аваад байрлуулах хоёр чинь хэцүүс өөрөө биеэрээ байрлаж байгаа ч амар ямар яаж нэ хүний хүүхдүүдийг байрлуулаад хүнийг хараа сууж тэр бол асар хэцүү. Тэгэхээр тэр хүмүүс чинь ингээд над чиг байрлах хоёр намайг арслан болчоос намайг төрүүлж цагаад хараад үлээгээ байж байгаа хүмүүс чинь илүү сэтгэлийн тайлбар. Тэрийг нэг тайлсан да. Тэр жил. Амигтаа бол ингэж арслан болчлоо. Тэгээд ер нь услын наадамд анх бэрэлдэж исэн үеийн дурсамжаасаа бас дэлгвэл. Анх 16-нд тэгш он жилээр аймгийн начин залтай бүх угаас аймгийн наадам 7 сарын 2-3 гээд дууссан. Тэгээ 11-12-д аймалсаж бэрэлж ирсэн. Нэгийн даваад чин тухайн үед аймгийн начин сумын залтантай барилсан баг шүү. Анх 1024 бүхэн орж ирэл тэр том месчонд зургатаар хардаг байсан. Тэрийг хараад тэр том авраг залтангууч тэргээр яваал бүгд наадам хэлээд арцсан. Царай одоо энгийн байдаг царайнаас бол царайнууд нь бүгд хар өрн болцсон. Хар өрн царай чинь ихтэй том хүчтэй харагддаг. Биаанууд нь бүгд идэрсэн. Одоо жирийн өвлийн байдгаас өөр болцсон. Бүгд мороор сайдсан гэдэг шиг. Тэр том олон том уцалтай хүмүүсийг хараад өширч байгаа юм чинь. Тэгэл тэр дархан аврагуудын заалайг харах ямар хажуунаас нь тэр ойрхоноос тэр хуучин зургатаар хардаг байсан, холоос зурган дээр хардаг байсан хүмүүсийн тэр олон хүмүүсийн заллайг хажуунаас нарах шиг гоё юм байхгүй шүү дээ. Зал малгайн тэмдэг. Тэгээд нэг даваад хоёрын даваанд одоо Баянгар улсын начин Сэродгийн өмнөр хоёр даваад гурвын даваанд тухайн үед аймгийн залтангууд ам авдаг нугардаг байсан. Улсын залтангууд амнаас мултраад аймаг арсан Сүмбэгээ болгоны аймаг арсан. Тэр үнтэй нугарч ирсэн. Тэр үнтэй өөрийнхөө хэмжээнд нэг төлөвлөгөө боловсруулсан барилт гаргаа олсруулаад гарч ирсэн. Гаяг гарч явал засвалдаар очиж манай засвал. За наа чин туршлагатай хүн шүү чи. Удуул болохгүй шүү чи. Яа дайрал яс хаяа шүү гээл тийч. Гинт миний боцноос өөр болоо явчих шүү. Нэрээ тийм юм байна гээл хүн хэлэхэр чин. Гараал синжгийн ухаал дайрал явсан чин Сүмбаарслогоос актер синжгээ өгчөөд ингэж донгуульт. Ингээл синжгийн атсан синжрүүгээ хараад байна. За энэ яг миний байцыг халахантай гэдэг улам чангалсан чинь ганцхан ингээл зогцсон. Тэгэл миний тохоо өрөөл босоод ирсэн. Тэгэл тэр наадам хамгийн анхны наадам дээр бас ер нь нэлээд харуулт хийсэн наадам болсон шүү. Таас саяхан болсон шагж аваргын нэрмжит барилдаанд 5 давж шүүгэрсэн шүү дээ. Тэр бас их гоё барилдаан болсон. Тэр саяхан 3 сар ихээр болсон манай нутгийн 100 жил гээд 100 жилийн өмнө манай тосон зингэлддэг манай цаханчуудын нэгэн том үйл явдал нь албан ёсны аврагтай болсон.
Манай нутаг орных нь шаг жавар гэдэг болохоос албан ёсноор бүхий холбоонд бүхий бүртгэлд аваргаар нь бүртгэг байсан. Архивын материал бүх юм байсан. Тэгээд сая албан ёсоор тэрийг гардуулж аваад шаг жаврынхаа зураг хөргийг залаад тэгэнгүүт өмнө л одоо нөгөө нутгийн барилдаан болмол хүмүүс сайн байхаар би яагаад гэсэн. Энэ одоо нөгөө нутгийн уул усан цог явуул гэдэг юм бах та. Дагаж явдаг, даадаг гэдэг нь энэ бахтыг бас тэрийг би өөрийн биеэр мэдэрсэн. Тэр одоо тухайн өдрийн барилдаан их тайван миний хийсэн мехнүүд их даацд орсон. Тэгээд тэнд өсгөрөд харцаг ярьж байгаа. Анхныхаа улс амын төрөг шөвгийг нутгийнхаа наадан дээр авдаг бас сайхан юм аа гэдэг. Тийм л сайхан зүйл болсон да. Чи одоо нэг улсын үндэстний өөртөө онцлог байна л да. Манай Монгол улс бол морь бүх одоо үндэсний юм хортын доо гэдэг цөөхөн хэдэн одоо ондоошл үндэсний юм байна штэ. За Япон гэхэд сумо, Америк гэхэд сагс, гар бөмбөг, нэг Америк хөлбөмбөг гэдэг улсын үндэсний бахархал байна. Манай монголчуудын бахархал нь бол ялч үндэсний одоо хөв соёл байгаа учраас ямар ч монгол хүн бүх хүн гэсэн дотроо бас нэг хүндэлсэн байдаг те. Ямар ч хэрэгтэй хөвгт ирсэн ямар ч хүн бай хүүгээ бүх болно гэж ярьдэн шүү дээ. Тийм учраас хаач очсон нэг яваад очсон. За сайхан бүх хүн байна да. Таних нь хамаагүй хэн байх нь хамаагүй. Бүх хүн гэвэл бас арай өөр шүү. Арай нэг илэмсэг арай дотн санагддаг. Тэр нэг хүмүүсийн тэр хандлагыг сайхан санагддаг. Энэ нэг хүмүүсийн тийм сайхан дулаахан илгэмсэг сэтгэлийн одоо манай өвчүүд сайхан дааж авах хэрэгтэй. Тэгээд мэдээж аймаг Арслангийн хэмжээний ямар хэмжээний барилдах вэ тэр хэмжээнд одоо бөхөөргөө энд улсын аймаг хөдөө орон нутгийн барилдаа тэнд барилдсан барилдаа дундаа нэг тэр хэмжээний 3-аас дээш тавдаг хэмжээний байх хэрэгтэй боломж өгдөг. Сайхан нэг үлэндээ жам авах сайх шүү дээ. Тэр олон дундаас чинь хүн тухайн үед ямар байна яаж энэ тэр чинь бас өөрийнхөө цол чимгийг өөрийнхөө хэмжээг үнэлэмжийг мэдэрж штеп. Тэр олон хүмүүс дундаас цол аваад ам авч яах гэдэг чинь тэр хүмүүс дээгүүр байгаа мэдрээд бас нэг өөрөөр жоохоос огш баграх сэтгэл төрөн штеп. Барилдааных нь онцлог нь өөрөө одоо бас тийм их хурц түргэн барилдаантай өөрийнхөө үндсэн зангаас өөр тийм одоо шийд дэмгээ те барилдаантай. Тэгээд бас тамирчин хүний хувьд одоо бас сэтгэл зүй сайтай гэж боддөг шүү дээ би бас тий. Алсаараа би ер нь их тийм 50 дөө. Тэгэхээр сэтгэл хөдлөлөөр нөр багдав. Тэгээ ялангуяа за нэг дивжэнээс гарахаас өмнө жоохон төгсч магадгүй яг наадмын барилдаан дивжэн дээр гарцсан тохиолдолд бол тэр бүгд арилждаг. Тэр ягаад миний л хувийн онцлог байж магадгүй. Эсвэл бол бэлтгэл маш их хийдэгтэй холбоотой ч магадгүй. Бэлтгэл сайтай хүний сайд гэж үгээд тэрнтэй холбоотой ч магадгүй. 2017 онд арслан болоод тэгээд дайны дивжэнд багссан. Тэгээд сая 22 он мөртлөө болсон. Манай дайны дивжэний хувьд Завхан нутгийнхаа дараагийн ирээдүйн одоо 10 жил ирээдүйн магадгүй 20 жил барилдах хүчүүдийг төрүүлэхийн тулд дайны дивжээ Завхан аймгийн тэмрийн газар гээд байгууллагатай хамтраад аймагт аврагын гараа гэдэг 15 16 17 18 насны үндэсний бүхний барилт хийдэг. Тэндээс сайн барилдсан хүүхдүүдийг эхний 8 эхний 16 зуны бэлтгэлтэй урилга гэж авчираад тэгээд тэндээс цаашаа үнээр барилсан нөхөлтэй хүүхдүүдийн бэлтгэлтэй амруулаад өвлийн бэлтгэлтэй аваад тэгээд талын талаагаа бэлтээд та. Одоо барилдаан болох нь л таны хувьд мэдээж дурсамжтай байгаах. Тэрэн дундаас таны сэтгэлд үлдсэн барилдаан. Өөр 12 онд байна уу 11 онд байна уу? Сумын занцалтай багштайгаа хоёулаа тэрэлжрүү явж барилж ирсэн.
Тэгэхэд бэмж баарцаг гэдэг чинь ид байлаа шүү дээ. Тэр үнийг тэр савдад агимдах юм ихээр анхудаа хаяад өөрөөс мэдлүүд тийш дивчээ өгөөд ирсэн чинь бэмж баарцаг босоод ирсэн зогсож байна. Одоо манла засвал цогцлогоо тухайд бэмж баарцаг байсан. Цогцлогоос яасан бэ гэд бэмж баарцаг асуусан чинь би цогцлогоо юу яах вэ? Яад энэ чи унчлаа штэ гэд. Тэгчээс тэр барилдаан ер нь одоо энэ мехийг байн хийх, дархан мех болгох, тэр улсын том золтойгыг хаях анхны ер нь хайж исэн тэр баг шүү. Хөөцөн аав ялаараа гэдэг аавынхаа давааны борцонд хамгийн дуртай. Барилчаад бөхөр аваад тэгээд аав борцог гэж их дуртай. Манай эхнэр бүх сайн ойлгоно. Манай эхнэрийн аав өөрөө сумын зам, сум дөрөв удаа төрүүлсэн байдаг. Тийм дэж бүх хүний хөвчрээс сайн дэмжинэ. Сайн ойлгоо шүү. Тэгж одоо хараал гэрэлтэйгээр ярилцсан, бэлтгэл дээр ирээд багш нартайгаа найз нөхдөйгөө уулзсан. Манай эхнэр одоо надад зөвлөдөг юм бол жоохон хор шартай бай. Чи хитрхи тайван бай. Тэгж их зөвлөдөг шүү. Анх 10 он танилцаад өдөө хүртэл намайг ингээ одоо нэг сайн барилтны сэтгэлжүүлээгээд миний 4 сая хүүхдийг төрүүлж өгөөд байж байгаа хэрэг зөвхөн дөрвөлж баярлж чадах шүү. Яг нь ер нь бол одоо ингээд харьцангуй бас зөвлөдөг одоо өөрийнхөө хэмжээнд тэгээд мэдээж одоо бэлтгэл сургуультай сайн хийгээд олон сайхан наадамд сайхан барилдах хэрэгтэй тий. За тэгээд гэр бүлд нь бас эрүүл аз жаргал хийсье. Сэтгэлийн тооноор уулмын гэрэлтэнэ сэмэрхэн дотгошоо нулимсаа бөмбөрөнө долоон өртөнөөс дэргэд минь сүмбэрлэсэ Дараны намуухан отон тэнгэрэмэ хангай жоохон мицэг шиг хамтац хүрмэндэн вактч түшдэгдээ отон тэнгэрэмэ Сорон чөдрө тасчаад Уйгуулда туучнотгаа тэмцлээ Самхын эдгэн дижлхэн байдаг Сарны дөлгөөн хөх тэнгэрмэ